За тэгэхээр хэдүүл олон лоо юм ярилгүйгээр зүгээр сайхан шууд энерги шалгалтлага орцгоо. Энэ 7 хоног ямар хуу үйл явдлууд ингээ болох нь вэ гэдэг ч юм уу тий. Эдрийг ингээ харах чих амархан шүү дээ. За жинлэр орд аль за энэ өдөр үрдэж. Ямар хуу энергийн шалгалттай нь ер нь ямар хуу үйл явдлууд энэ 7 хоногт ингээ болохоор энэ гэдгийг хэлүүлээ харцгаая амархан шүү дээ. За 1 2 ингээд 3 окей. За баяр үргэ. Энэ 7 хоног хэрүүл болох нэ. За ингэж ойлгоё. Хэрүүл гэхээсээ илүүтэйгээр зүгээр 5-ын саваа. Энэ болохоро угаасаа үйл ойлголцоод тэгээ конфликт буюу одоо мөргөлдөөний ингээд бэлэгддэг тий. Гэтэ ингээд нэг шалтгаан гэдэг зүйлийг ойлгоё. Хэрвээ чи штэ эргэн тойрондоо ингээд яг нэг юм хилээд үгээ авдаггүй нэг оюуны коэффициентгүй ингээд хүнтэй ингээд нэг бүр маргалддаг бол заа. Тэгээ тэрнийх ингээд учрыг нь олохгүй ингээд байж байгаа бол яалтчгүй энэ ингээд бүр хагарч байгаа байхгүй юу. Гэтэ энэ бол нэг амар сүртэй ингээд мэдрэл мотой юм бол биш л байна л да. Эхнийх хоёрдоорх нь болохоор хэдүүлэнд нь юу гарч ирж байгааг бол 4-ийн саваа. За тэгэхээр ингээд маш цөөхөн бүлгийн яалтчгүй ингээд амар гоё ингээд баярт үйл явдал дээр ингээд өргөдөж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ч угаасаа fucking надан болж байгаа юм чи угаасаа тэгээд ер нь бол бүх зүйл ингээд гоё шүү дээ. Нэгт хоёрт болохоор ингээд энэ ингээд хөзрөөр таад юу ингээд ойлгож болох вэ гэвэл таадын хувьд яг үүндээ боломжууд ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Яг ямар боломж вэ гэвэл Emperor ингээд хөзөр ингээд гарч ирж байгаа. Emperor хөзөр тэргүүний зас доошоо ингээд нэг дагуулад 8 ингээд саваа доошоо дагуулж байгаа байхгүй. Энийг юу гэж хэлүүлээ ингээд ойлгож болох вэ гэвэл ч тэ. Яг үүндээ хэрэг таад ингээд урсгалаараа ингээд явдаг байсан бол за ингээд нэг universe ингээд цаанаас ч ингээд юу гэм бүх ингээд боломжуудын тохироог ингээд бүрдүүлээл гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү юмуд ингээд байдаг ч юм уу. Тэгдэг байсан бол одоо угаасаа энэ бүхэн чинь ингээд гацаанд орсон байгаа байхгүй. Шалтгаан болохоор Emperor хөзрөөр чи өөрөө жоохон түлхэх хэрэгтэй ингээд болж эхэлж байгаа байхгүй. Би энийг тайлбарлах гэж амар ингээд олон жил ингээд болж исэн маа. Чи үргэлж ингээд universe-тэй одоо нэг харилцаа хамааралтай байдаг. Universe-тэй чи үргэлж ингээд бүжгэлдэг. Тэгээд чиний ингээд нэг үрг чинь юу вэ гэвэл яг одоо ингээд нэг өөдөөс чинь гарч ирсэн ингээд боломж ч юм уу гоё нөхцөл байдлуудыг барьж авангууд шууд урагшаа түлхэх байдаг те. Гэхдээ заримдаа бидний хувьд бол ингээд боломжууд ингээд гарч ирэхгүй ингээд хаагдсан байна гэдэг нь өөрөө бид нэр одоо Emperor хөзрөөр одоо expansion буюу тэлэлт хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэг хөдөлгөөнөө хийх хэрэгтэй байдаг. Тэг амьдралаа гартаа атгах гэж байдаг штэ. Тиймэрхүү зүйлүүд ингээд гарч ирдэг байхгүй. Тиймээс энэ 7 хоног та дэд хувьд бол яг өөрсдөө нэлийн жоохон шахах ингээд 7 хоног гарч ирж гин. Хойноос нь болохоор мөн хөзөр ингээд фул хөзөр доошоо зэрэг ингээд гарч ирж байгаа байхгүй. Яг юу ч хамааг яг үндэ хоошоо ингээд зогсоогоод идэг гэсэн. Юу ч хамаа ингээд нүдэ анаал ингээд урагшаа алах гэхээр дандаа ингэж болохгүй бүтггүй гэж хуцж ийн гэдэг шиг ингээд хойшоо татаад байна гэдгийг амар сайн ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд боолын ингээд саваа доошоо. Тэгээд 10-ын ингээд саваа доошоо гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд хойноос нь 10 ил доошоо. Юу гэсэн үг вэ гэвэл finally чи энэ 7 хоногт яг хэлэх хэвээр хүмүүстэй хэлэх хэрэгтэй л одоо гоё нөхцөл нь бүрдээд ирж байгаа байхгүй юу. Дандаа ингээд нэг чи байхгүй бол ингээд нөгөө хүмүүс чинь хөдөлж өгдөг ч юм уу эсвэл нэг чийл ингээд байж юмнууд ингээд болох хэвээр гэдэг зүйлүүдээ өөдөөс чи ингээд салавч өгч байгаа байхгүй. Алфтай юм наач чиний асуудал тий. Яахлаараа би чиний өмнөөс ингээд юмнуудыг чинь зохицуулаад ингээд шийдэж явах хэвээр гэдэг ч юм уу тий. Тэ ингээд нэг чи хичээж чадахгүй бол ингээд хоёулаа ингээд нэг зам өрөө хөөгөөд баха чаа болоход ингээд бэлэн байна гэдэг хөзрөөд гараад ирсэн байна. Вау, сонирхолтой. За тэр энергийн шалгалж байгаа энергийн шалгалч нэг амар чухал ч гэдэг. Бодол дээр зөвлөгөөн дээр ажилладаг байхгүй юу? Зөвлөгөө авцгаа гэдэг. Бакачаа гэдэг үзрээд чамтай яснаар нь очнохоо ирж дэжлээ гэдэг хөзөр гараад ирсэн байна л да. За тэгэхээр хэдүүлээ гинэ. Яалтчгүй ингээд нөгөө өмнөх өдөр дээр ингээд 4-ийн саваас сарны өдөртөө ингээд нөгөө гарч ирсэн байсан шүү дээ. Дахиад давтаа гараад ирж байгаа байхгүй юу? Яг чамааг юу хошоо татаад байдаг вэ гэдгийг чи ойлгох болно.
Энэ амар сонирхолтой байхгүй. Над дээр нэг юм кейс ингээ гарч ирж ирсэн. Яа хамт ангууд ингээд нэг юм гайгүй ч юм шиг гайтай ч юм шиг найз байдаг да. Тэгээ ингээд Монголцоо холдаанаас нь чинь цаанаасаа бүхэн болоод цаанаасаа бүхэн ингээд нэг хаалгуудыг нээгээд амьдрал амар найс болоод заа байхгүй. Тэг би яхаа за окей. Тэгээ уцаад нэг найзлах гэж үзсэн чинь дахиад цаанаасаа бүхнүүд ингээд нэг хаагдаад би бүр what? Тэгээ холдонгууд буцаад хийм болоод нааштай. Яг ийм хүн ингээд нэг чиний энергийг ингээд drain буюу одоо сорох хүмүүсээс чи яг үндэ энэ 7 хоног ингээд нэг ангижрахад хамгийн зөв ингээ хөдрөөд гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ нэг амар анхааруулга зүйлүүд бол яг үндэ энэ 7 хоног алхаа та хэдүүд бол энэ 7 хоног ялчгүй босод 7 хоногуд бол амар чийл ингээ болох нь. Өө тэгээд ингээд нэг хүмүүст ингээд хил хязгаараа жанчин шугамаа тавьсан шигээ. Тэгээд чи ажиллаачгөө, чи нэгээчгөө, надаа наач хамаагүй гэдэг ингээд яг хүн амьтантай гоё хонь бүтэн чон цадгалан ингээд байж чадаад байгаа байхгүй юу. Зүгээр асуудал нь зүгээр чи ингээд нэг дэндээ overthink болоод орой жоохон нойргөл ингээд байх гээд байгаа л гэдэг хөдөл гарч ирснийг тооцоод ерхэд бол та өстой дайггүй шүү. Тэгэхээр хэдүүлээ дүнлэнд ингээд хүрцгээ. Энэ 7 хоног яг үнэндээ чи маш олон зүйлийг ингээд нэг анзаарах 7 хоног болно. Би ингээд цаашаа хинтээ ингээд байх бай. Би ер нь цаашаа юу их одоо ингээд нэг энэ 7 хоног дуусны дараа яг үнэндээ буцаад бүхэн чи хөдөлгөөнд орж ирнэ. Ажилчин хөдөлгөөнд орж ирнэ. Найзуудын харилцаа чинь, хосын харилцаа чинь буцаад хөдөлгөөнд орж ирнэ. Хөдөлгөөнд орохын өмнө жоохон хойшоо сууж анзаардаг ингээд нэг цаг хугацаа гараад ирсэн байгаа даа байхгүй юу? Би энэ үеийн хамт байхад ингээд зүгээрөө би энэ бизнесийг энэ ажлыг ингээд цаашаа явуулахад ингээд зүгээрөө би энэ харилцаагаа энэ найзын харилцаа гэдэг чинь ямар ч ингээд зүйл ингээд байж болно. Гол нь зүгээр чамаа ингээд нэг амар drain буюу хатаадаг, ядраадаг хараас чинь татдаг ингээд нэг харилцаанаас чи энэ 7 хоног ялч хүн ингээд нэг ангижрахад хамгийн зөв ингээд нэг кейс ингээд болсон байгаа байхгүй юу. Тэгээд who knows the fuck it. Ер нь би ингэж боддоо шүү дээ. Хүмүүс яг үдэ ирж л үдэ явж л үдэ шүү. Энэ би хүүдэн сэтгэлдээ амар нэг тийм хуваа хичээсэн гэдэг утгаар би огт яриаггүй шүү. Зүгээр ингээд бид нар бодоод үзтээ. Эцэст бидний амьдрал бидний өөрсдийнх нь л гарт байдаг. Үнэхээр ингээд нэг хоёр тал 1000 ингээд нэг хүсэл байгаад 1000 ингээд нэг хамтдаа ингээд бай гэсэн ч гэсэн тодорхой хэмжээр төвөгтэй юмнууд ингээд байвал холтгол хэрэгтэй л бид. Тэгээ үнэхээр ингээд юу гэх хичээгээд тэр ажил чинь үр дүнгээ өгөхгүй байвал тэгэл хаяхгүй юу. Яа тэгвэл шүү дээ хүний амьдрал ганцхан сонголт гэдэг юм. Хүний амьдрал 100 мянган сонголт аа. Чи гол нь ингээд нэг яг энэ л яг болох хэвээр. Эний дагуу л гэдэг энэ явцоо бодол чинь өөрөө чамайг амар их гошоо татгаад байна. Би энэ сонголт гэдэг тал дээр угаасаа маргааш нэг өдөр философи хичээл дээр ингээ орно вебсайтн дээр ингээ тавина. Тэгээ сонголт гэдэг юм дээр би угаасаа өөрийнхөө инстаграм дээр нэг шорт юу хийцэн ба бичлэг хийцэн ба сонголт гэж яг эцээстэй юу вэ гэдэг энийг та нэг хайлт ингээ хараад үзчихгүй юу. Тэгээ миний яг юу яриад байгааг ойлгох ингээ болно. Эцээст бид нэр өөрчлөгдөнгүүт дотроосоо өөрчлөлт хийгдэнгүүт бидний 90 тойрны хүмүүс зүгээр өөр болдог байхгүй гэд ойлгочих болж шүү. За. Зя хилэнцээ орт. Одоо давхараас өөрийгөө харна гэж байгаа хэвээр. Орд над дээр ихтэй хилэнцээ орд амар их ингээд хувь орж байгаа шүү дээ. Ялангуяа надтай 11 сарынхаа 10 сарын ганцхан болоо. Орд нэгтээ манай энэ хилэн зордон дээр жоохон час 7 хоног болоод очиж байна. Гайгүйс юм уу тий. Өстө гайгүй шээ. Гэхдээ алийг болох ингээд нэг час 7 хоногтой ингээд байж байгаа хөв тий. Зя хэдүүлээ ингэнэ. Их гой хөзрүүдийг ингээд нэг олж авлаа. 7 гээл доошоо дээр нь болохоор 6 гээ гэдэг хөзрөөс юм аахгүй. Яг үндэ чи өнгөрсөн молигдуулж ийснаа ойлгох болно. Энэ 7 хоног. Юу гэж ингээд нэг ярих гээд байгаа вэ гэвэл 6-гийн яг болохоор ингээд ностальжиг бэлэгддэг байхгүй өнгөрсөнд ингээд нэг өнгөрсөн хуучны хүмүүс, хуучны найзууд, ex whatever
дээр үед болоод өнгөрцөн нөхцөл байдлууд гэдэг ч юм уу тэ эдрийг бэлэгддэг. Тэгээ 7-гийн ил доошо гэдэг нөгөө нэг нуугдсан үнэн ч юм уу ингээд нөгөө чам dishonest байсан зүйлүүд ил болдгийг бэлэгддэг байхгүй. Тэгэхээр чи яагаад өнгөрсөнд одоо жишээлбэл чиний expect өгж исэн зүйлүүд болоогүй вэ? Бүтээгүй вэ гэдгийг айгуу сайн clarity буюу ойлгож эхэлж байгаа байхгүй. Fuck юм байсан биш гэдэг үеэдэг бай таадад. Гинт ингээ байж исэн. Fuck би тэгж дагцдолцсон биш гэдэг ч юм уу те би ингэсэн байсан биш гэдгийг ингээд нөгөө яг үндэ амар сайн ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэд эндээсээ ингээд нөгөө нэг амар гоё ингээ хөзрүүд ингээ гарч ирсэн л байна л да. Арчлангийн ордны өдрөөр ингээ сан карт, хатны зоос, хатны аяга гэдэг хөзрүүд гараад ирсэн байгаа байхгүй. Яг одоо ингээд нөгөө нэг чи өөрийнх нь юу чаддаг өөртөө яг одоо ялангуяа feminine side дээр илүү их ажиллаж эхэлж байна энэ 7 хоног. Хүн болгонд masculine энерги байдаг. Эрэгтэй эмэгтэй хамаагүй шүү. Бас feminine энерги гэж байдаг. Гэхдээ энэ 7 хоног хилэн цордныхны массын хувьд болохоор feminine энерги дээр илүү их ажиллаж байгаа байхгүй юу? Ялангуяа энэ хатны аяг гэдэг хөзрөөр юу гэж ярих гэдэг байгаа байггүй л шүү дээ тийм гэж. Feminine энерги яг үндэ өөрийнх нь ингээд нэг ангаалтыг бэлэгддэг байхгүй юу? Тэ нэг өнгөрсөн жоохон ингээд нэг амар хэцүү үйл явдлуудыг үзсэн байсан бол одоо тэгээд нэг өөрийгөө жоохон уучлдаг ч юм уу нөгөө нэ уучлдаг ч юм уу те ингээд нэг юм гоё агаараа цэвэрлдэг энерги байхгүй юу? Энэ ихтэй амар гоё энерги. Тэгэхээр энэ 7 хоног та хэдийд бол ингээд шинэрхэн амьтантай уулзаад танилцаа шаваадаад арх угаал ангахаас илүүтэйгээр зүгээр дотоодтойгоо ярилцдаг 7 хоног байна. Тэгээд 4-ийн зоос ингээд нэг 9-ийн зоос 2 дээш гарч ирж чинь санхүүгөөч гэсэн ерхэд бол нэг амар зарлаг марлах заажих юм байхгүй зүгээр айгүй хөөрх нэгээ сууж байгаа байхгүй юу болоо тэгвэл одоо тэгээ хаанаас нь ингээд нэг 2-ын аяг 7-гийн аяг 2 ингээд нэг гарч ирснээр боол аяг доошоо энийг юу гэж ингээд ойлгох вэ гэвэл шүү дээ энэ л нэг ялцчихгүй таад бүх одоо өөрийгөө ингээд ангаана гэдг нь яг үндэ жоохон delusion болох гэдэг нь бас үнэн яг бол хамгийн анхны үзэр 6-гийн аяг гэдэг үзэртэйсэн шүү дээ. Юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ таад энэ 7 хоног хит их өнгөрсөндөө жоохон хорогдох гээд энээсээ болоод ирээдүйд ингээ хийх шийдвэр сонголтууд гэдэг зүйл дээр жоохон эргэлзээд тэгээ жоохон бодлоод байгаа байхгүй. Тэгээд гол нь шүү дээ таад энэ 7 хоног юу шаардаад байгаа вэ? Уучлалцыг шаардаад байгаа байхгүй. Болоо яа доошоо уучлалт сурах. Одоо угаасаа ингээ өнгөрсөн чи за нэг А гэдэг хүнд ингээ гусуулсан байснаа ингээ нэг анзаарах юм байна гинт. Эсвэл нэг хуучны дурсамжуудаас сэтрэгээл яа би тэгэж нэрэ ингэж хэлсэн. Яа тэрийг анзаарах юм. Гэхдээ энэ 7 хоногийн энергийн шаардлага нь юу вэ гэвэл шүү дээ чи тэр болгоныг тавьж явуулах, уучлах, сайн сайхныг хүсэх гэдэг энергиуд гарч ирсэн байна. Окей, cool. Болж байна. Зөвлөгөө. Хэдүүлээ зөвлөгөөн дээр ажиллая. За. Нэг хайртай. За тэгэхээр зөвлөгөө юу гэж байвал өнгөрсөндөө битгий нэг харагдаад тэрний оронд нэг стар хөзрөөр ингээ урагшаа хар гэдэг хөзөр хийсэн байхгүй. Одоо угаасаа fucking бод гарыг боцолцоо. Бид нар угаасаа бөөндөө ингээ нэг өнгөрсөнд ингээ болж исэн үйл явдлуудаа ингээ санаал тэгээ тэндээ жоохон delusional ингээ болох гээд байгаа нүн заяа. Гэтэ чи өнгөрсөн лөө очиод нэгэнт өөрчилж чадахгүйгээс хойш чи урагшаа алах хэрэгтэй байхгүй. Би яг энэ талаар ингээд угаасаа Instagram дээр ирсэн философийн цувралаар бас одоо удахгүй вебсайтанда оруулах философи хичээлээр аягүй сайн ярьж ирсэн. Юу вэ гэвэл Фридрих Ницше байсан. Фридрих Ницшегийн теори нь юу вэ гэвэл amor fati буюу хувь тавилангаа хайрлаа. Нэгэнт одоо өнгөрсөнд ингээд болоод өнгөрсөн зүйлүүдийг одоо тэгээд өөрчлөх гээд угаасаа би өөрчилж чадахгүй юм чинь зүгээр accept буюу хүлээмжшүүрээ. Хүлээмжшүүрсний дараа харин би ирээдүйлгээ харъя гэдэг ойлголт байхгүй юу. Тэгээ энэ дээр ингээ 1930-аад онд гарч ирсэн нэг амар гоё мантра байт би тэрийг хэлээ. Хэрвээ бурхан чи намайг сонсож байгаа бол өөрчлөх боломжтой зүйлийг өөрчлөх хүч хайрл. Өөрчлөх боломж ингээ байхгүй бол тэрийг төвчээр хайрл. Гол нь энэ хоёрыг надад ялгаж салгах ухаан хайрл гэдэг нэг амар гоё мантра байт байхгүй юу. Higher fun төдрөөр гарч ирж байна. Юу гэвэл чи яалчгүй энэ 7 хоног ингээ магадгүй нэг найзууд дундаа нэг ухаантай найз үүдэг ч юм уу эсвэл нэг ментортэй юм бол ментортэйгээ уулзна уу эсвэл нэг ютубер гайгүй нэг өөрөөсөө нэг чиний нөхцөлөдийг нэг арай нэг гайгүй мэдсэн ингээ хүмүүс ингээ бичлэг үзнэ үү яа нү энэ үү ингээ чи өөрөө шийд за. Тэгээд гол нь яг өөрөөсөө wisdom өндөртэй хүний одоо нэг тодорхой хэмжээний wisdom-ыг ингээ авах хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд ингээ магадгүй гоё ном уншдаг ч юм уу эсвэл ингээ өөрийгөө хөгжүүлээд ингээ илүү сайн
философичтэй юмнуудыг ч юм уу ингээл нэг үзэх шаардлага байхгүй. Ялангуяа өөрийнх нь нөхцөл байдал дээр тааруулж ингээд нэг харах гэдэг ч юм уу. Хэрвээ чи relationship-ийн асуудалтайгаа бол relationship-ийн талаар ярьдаг зөндөл олон psychologist-ууд л ингээд байж шít. Хэрвээ чи ингээд амьдралын утга учир дээр ингээд нэг эргэлцсэн байвал чи Kierkegaard-ийн философиг уншиж болно, Kant-ыг уншиж болно, Sartre гэдэг чинь заавал би номыг унш гэж хэлээгүй. Зүгээр ерхий санааг ингээд нэг ойлгочгоо чамд угаасаа нэг юм динон гэдэг нэг санаа ороод ирдэг байхгүй. Иймэрхүү зүйлүүдийг ингээ авах ингээд нэг амар хөөрхөн ингээд боломж байна гэдэг хөзөр гарч ирж байна. Тэгээд hanged man буюу яг одоо наад гаццсан байгаа зүйлүүд чинь их юм ингээд төр зурх уу. Ааха. Нэг амар нервтэй юм болгоны ингээд нэг өөрчлөлгөө засгаадах ингээд шаардлагагүй зүгээр байгаагаар нь орхиод хайчдаг байхгүй юу? Ойлгосноо? За номын орд. Энэ 7 хоног номын ордныханд сонь сайхан юу вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Амархан шүү дээ. Хоёр. Ингээд 3. За энэ 7 хоног номынханд ямархуу үйл явдал оо пист. Окей. За энэ чи яалтч бас нэлээд л төвхтөр идэг болох юм дээ. За олон л юм яриад л хөшөө эхлэе. Эрүүлжүүлэх шаач бай. Харьгууж байгаад. Угаасаа 8 элт чи өөрөө ингээд нэг шоронгийн үзэр واخхой юу. Нэг бол нэрнгээсээ ингэж бодит амьдралын шорон тийм эрүүлжүүлэх шаадаг ч юм яадаг ч юм тий байх тэ тэгээд хүний амьдрал штэ нэг яаж зах нэг баяр наадам болж байна тэгээд таад манаас ингээ архиан жоохон тааруулж хэрэглээрээ тий. Тэгээ би нэг юу байсан юм нэг номын ордныхонтэй нэг хайлт ингээд нэг ярьсан тааруутныхын тал дээр тэгсэн чинь номын ордныхын тэр охин юу гэсэн чи угаасаа ингээд цогтөг угаасаа лайл алдаг гэдэг өгтэй байхгүй. Өвгөө амтан зодоод яваад өө. За тэгээ тийм байна. Тэгээд гол нь энэ 7 хоногийн ерхий энерги болохоор яалчгүй ингээд 8 илт гарч ирнэ гэдэг нь таад болохоор амар хэргэлзээнд дон ингээд нэг байж байгаа энерги байхгүй. Ялангуяа ямар хэргэлзээнүүд вэ гэвэл штэ тэ чөтгөрөө үзэр ингээд нэг 3 илттэй хамт донтолт. Хүнд бас донтно гэж байдгийг шүү fucking. Хэрвээ чи ингээд амар токсик хортой ингээд нэг харилцаанд яг одоо ингээд байгаа бол заа наа чи ингээд нэг жижиг болох гэдэг байгаа байхгүй. Тийм. Угаасаа ингээд нэг архичууны архийг гинт авчингууд яадаг вүлээ ингэдэг үстэй. Тэгэхээр ингээд энэ 7 хоног ямаадгүй маш цөөхөн бүлгэн шүү гэхдээ амар ивүү токсик салтыг үзгэн. Гэхдээ энэ бол угаасаа дуусах хэрэгтэй байсан нөхцөл байдал. Эсвэл амар ингээд нэг одоо өөрийнхөө одоо нэг юм хортой чанарууд байгаа штэ. Хүн болгон л угаасаа өөртөө гэсэн fucking чөтгөртэй шүү заа. Энийг заавал санаж байгаа шүү. Надад чөтгөр байгаа, энэ дэлхий дээр байгаа хүн болгонд ингээд чөтгөр байгаа, буддаа төрөл ингээд чөтгөр байгаа заа. Гэхдээ яг энэтэй ингээд нүүр тулах нь бидний хувьд бол өөрөг. Тэгэхээр өөрийн гэсэн ингээд нэг хортой чанарууд ч юм эдгээр зүйлүүдтэй ингээд нүүр ингээд тулж л байна л да. Тэгээд хойноос нь болохоор штэ те 10-ын зоос ингээд гарч ирсэн байна. Гэтэ ерхий дүгнэлт дээр бол гайгүй заа. Ерхийд бол гайгүй. Чиний ингээд нэг юм нийт ингээд сөөр гэж байдаг штэ. Доктортой байдлын. Ялангуяа гэр бүлийн доктортой байдал эдэр ч бол айгүй дайггүй болж байна. Тэгээд энэ 7 хоног яалчгүй гинтийн байдлаар таавар үзэр гарч ирэх юм дээ. Ер нь олцоод татгаараа chaos олон л гэсэн үг. Тэгээд угаасаа эцэц таад чинь ном шүү дээ. Номын орч угаасаа chaos-ын бэлэгдэл шүү дээ. Үүмийн саманаа. Тэгээ үүмийн саманд угаасаа ингээд байсараа сурсан гол нь тэрийг амар сайн зохицуулж ингээд сурцсан орт чинь танаа орчуу болж байна. Тэгээд нэг жоохон ганц хоёрны хил амны үйл явдлууд ингээд гархан заа угаасаа тэгэл. Тэгээд нэг сураагүй биш нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргачихад ингээд болно шүү дээ. Тэгээ нэг асуудал нь юу вэ гэвэл 9-ийн зоос доошоо 7-гийн зоос доошоо хатны зоос доошоо байхгүй. Энэ 7 хоног яг ялангуяа санхүү дээр нийт энерги нь гайгүй заа. Бүр юу жижиг болохгүй ч гэсэн энэ 7 хоног санхүү дээр ингээд нэг жоохон тэнэг шийдвэр үүд ингээд нэг хийх гээд байхаа ингээд хандлагатай. Эсвэл ингээд нэг энэ ажил ингээд болондоо, эний дагуу ингээд болондоо гэсэн хүлээлт үүсгэсэн юм чинь шууд утгаараа нурах гэдэг байгаа байхгүй юу.
Гэтэ өдрийн төгсгөл тэгэхээр чамд баатар аяга байна. Айгуу гоё ингээд зөрөгтэйгээр ингээд нэг зүтгэдэг гоё энерги авахгүй. Тэгэхээр энэ 7 хоног та хэдийд бол бас нэлийн адал явдалтай, адраматай 7 хоног болох нь дээ. Тимээс хэдүүлээ юу вэ? Зөвлөхөө гэдэг хөзөр дээр амар ухаалаг ажиллая. Би яагаад зөвлөхөн дээр амар ухаалаг ажиллая гэж хэлдэг вэ гэвэл угаасаа за би маргааш энэ 7 хоног юу болохоо гадралж байгаа юм байна. Тэгээд ингээд нэг ангаагаал хүлээгээ хошногдуулахаа хүлээж суугаагүй үстэй. Тэрийг яаж ингээ аятайхан шиг зохицуулах вэ гэж бодно гэхээс ш хошногдуулахаа хүлээ гэдэг бол тэнийг штэ. Харин ч эсрэгээр бүр ингээд нэг ийм хүү юмнууд ингээ харчингуудаа хэрхэн яаж идрийг аятайхан зохицуулах вэ гэдгийг ингээд өөртөө бэлтчихэд амар идэв байхгүй. That's the reason why ингээд нэг таад ингээд таарад үзэж байгаа шүү дээ. Зия, номын урданд ямар зөвлөгөөтэй байна гэж харцгаая. Сарны өдөр яг чөтгөр өдөр яг 2 дахь удаа яалчгүй fucking донтолтын өдөр гараад ирээд их юм. Энэ яг юу вэ вэ? За ингэж яриа. Хэрвээ чи хин нэгэнд obsessed ингээ байгаа бол obsessed гэдэг нь шүү дээ те ингээ нэг та хэдийн тархинд байгаа ингээ ойлголтоор ингээ нэг дурлж мурлцсан гэсэн нэг тийм үг биш шүү. Энийг яаж би ойлгох вэ? Ер нь бол хэл гэдэг зүйл чинь амар төвхтэй. За Людвиг Штайны ингээ ойлголт болохоор хэлнээр амар философитой байхгүй юу? Тэгээд одоо obsession гэх юм бол ингээ та хэдийн хувьд болохоор ингээ хайр дээр ингээ нэг амар obsessed болол араас нь Google гэдэг нэг наа чи obsession биш штэ. Fuck. Наа чи зүгээр дурлал байгаа байхгүй юу? Obsession ч нэштэй те чи хэнийг нараасаа хошногдуулсан байлаа гэж одоо тэрийг дахин бодоод энэ motherfucker гэл нэг юм тархин дээр чи нэг юм сонин ингээ бодлоод ингээ орж ирсэн. Тэгээд наа чин чамаа ингээ нэг амар тухгүй байлгадаг ингээ бодлоод ч юм уу те. Эсвэл ингээ нэг нөхцөлөө 1000 удаа боддог ч юм. Наа чи fucking obsession байхгүй юу? Иймэрхүү obsessive зүйл ингээ байгаа бол яалтчгүй энэ 7 хоногийг ашиглаад энерги цэвэрлэх хамгийн чухал цаг болсон байгаа даахгүй юу? Ялангуяа чи хэнийг ингээ нэг юм toxic ингээ нэг харилцаанд ингээ байгаа бол эсвэл дууссан мөртөө тэрний стил чиний ингээ нэг тархин дээр чи range free амьдарч байгаа бол энэ 7 оны энергийг ашиглаад яалтчгүй ингээ нэг хаалт тавих цаг болсон байхгүй юу? 4-ийн сава доошоо гоё хаалга хаагцсан зөрөөд тэгэхээр энэ 7 оны яалтчгүй та хэд өөрийг чинь амар toxic байлгадаг, ядаргаатай, тэгээ мэдрэл муутай нөхцөл байдал дээр fucking хаалттай ажил. Хаалтыг яаж хийдэг вэ гэвэл ч тэ ингээ нэг биелавд ингэж хийдэг ингээ нэг зөөгөл дотроо хаачдаг шүү дээ. Нийтсээ болохгүй л гэсэн билгүй дээ бака чаав гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд нэг ингүүлээс амар зүгээр дээ. Яг зүгээр хэрвээ чи амар toxic situationship ингээ байгаа бол эсвэл магадгүй амар toxic relationship байвал эндээсээ гарах талаар ингээ бодож байсан. Эсвэл амар toxic ажлын байран дээр ингээ байсан бол эндээсээ гармаар ингээ байгаа бол toxic нөхцөл байдал хамаатнуудаа ингээ амар beefтэй байдаг ч юм иймэрхүү ингээ нөхцөл байдал балансгүй юмнууд төр ингээ байгаа бол ажил мэжлийн үзэр гардаг цааз доошоо гарахаар ингээ болол зүгээр сайхан хэлийгснээ бүгдийг нь хэлчихэд ер нь тэг зүгээр болчихсон шүү дээ. Аха. Хүн амар инээдтэй цаа ингээд яг дотор байсан юмнуудаа ингээд нэг тултлаа хэлж чадаагүй улмаас тэндээ хорогдоод наачтай байхгүй. Тэнгүүтээ ингээд нэг дараа нь ингээд нэг юм өөр expectation, өөр үр дүн гарч ирэх ингээ хүлээгээл суугаад байдаг байхгүй. Тэгэж яахснаа дээ хамааё. Тиймээс яалчгүй нар сарны өдөр хоёулаа доошоо гараад ирсэн байхгүй. Энэ 7 хоног яалтчгүй ингээд нэг юу яах нэ? Та хэдийн хувьд бол зүгээр суусан 7 хоног бол биш вэ наа яалтчгүй. Энэ 7 хоног яалтчгүй бол олон зүйл гэдэг үзэх нь зарим нэг хин нэгнээс ингээд нэг хил хязгаараа чинь давсан хүн амтан байх юм бол очиж нэг салаавч өгөл бака чаав гэж хэлээл явна уу яана уу те. Тэгээд чамаа ингээ хоошоо татаад байгаа наад юм токсик зүйлүүдтэйгээ яалтчгүй хаалттай ажиллагаа хийх юм дээ. Баял. Тэгээд та хэд ч үдбэхтэй бас энүүндээ сайн дөө. Тийм зааж опа. Зя. Тэ? Тэгэхээр энэ 7 хоног бол ялчгүй гоё 7 хоног болох нэ сонирхолтой ч юм болох нь. Ер нь бол айл болох би зүгээр шууд хэлээ. Шинэ юм битгий ихлээрэ. Тэ шинэ юм шинээр харилцаа
шинээр ингээд нэг төсөөл идрийг ер нь димиш байна 7 хоног. Зүгээр өнгөрсөн дуусах хэвээр юмнуудаа яалчих ингээд дуусгачих. Тэгээд дараа 7 хоног тэрний дараагийн 7 хоногоос бод гараг буцаад хэвийн үлгэнд орж ирэнгүүт угаасаа бүх юм чинь окей болно заяа. Одоо зүгээр яг хуучинд ингээд нэг засаагүй үлдсэн зүйлүүдээр засах хугацаа байхгүй юу? Ойлгосноо?